За энэ хөтөлбөрийн онцлог нь тухайн сонгогдсон бизнес эрхлэгч маань богино хугацаанд бодиттой үр дүн гаргаж чаддгаараа онцлогтой байгаа юм. За хөтөлбөр маань ерөнхийдөө хоёр үндсэн үе шатаас эхэлж байгаа. Эхний үе шат нь бол тухайн бизнес эрхлэгчийг онцлно гэсэн үг. Голомт банкны байгууллага хөгжлийн газартай бид нэр менторшип хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллаад онцлогоо хэсэг дээр маш сонирхолтой явж байна. Яагаад гэвэл нөгөө бид нэр өдөр тутмын тулгардаг асуудлуудаа энэ асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийн маш зөв шинжлэх ухааны үндсэлтэй яг мэргэжлийн үнсээс зөвлөгөө авч ажиллаж байгаа учраас бидний ажил дээр тулгарч байгаа энэ өдөр тутмын ажлуудыг бид нэр яаж энэ дотоод журам, бодлогын бичиг баримтуудаа зөвөр суулгаад хөтөлбөрийн хуулийн дагуу үйл ажиллагаа илүү сайн гэж хүмүүстэйгээ гэрээ хэлцлүүдэд илүү сайжруулах боломжийг эхний ээлжинд ажиллаа сайжруулад явж байна. За менторшип хөтөлбөрт хамрагдаад 2 дахь удаага бид нэр сургалт аваа явж байна. За энэ сургалтынхаа хүрээнд бол ерөнхий ингээд одоо ойрын 3-5 жилийнхаа төлөвлөгөөгөө гаргахаар бид нар стратеги төлөвлөгөөгөө гаргахаар ажиллаж байна. Тэгэхээр одоо өмнөх алдаа маань юу байсан, ирээдүйд бид нар юу харахын энэ асуудлууд дээр явж байна. За энэ онцлогооны үндсэн дээр юуг бид нэр сайжруулах юм бэ? Нэг номерт. Юуг сайжруулснаар тухайн компани бизнес эрхлэгч маань бодиттой үр дүн гаргаж дараагийн шатанда гарахад нь төхөн болох юм бэ гэдэг дээр нь илрүүлээд 2 дахь үе шат руу орох юм. 2 дахь үе шат маань мэдээж менторийн тусламжтайгаар явагддгаар юм онцлог байгаа. Бизнес дөнгөж эхэлсэн хүмүүстэй ерөнхийдөө компани хэмжээний жижиг гэж одоо хэлэхээр энэ компаниуд хамгийн гол тулгарч байгаа асуудал нь мэдээж одоо бүх бизнесмэнүүд бизнесээ томруулъя гэж бодож байгаа тийм. Тэгэхээр яаж томруулах вэ гэдэг нь хамгийн гол асуудал нь байна. Голомтын менторшип хөтөлбөрийн хүрээнд бол ерөнхийдөө энэ сүүлийн 5 жил бид нэр CEO гэдэг брендийг Монголын зах зээлд нэлээд их хэмжээнд хурдцтай ингээд томруулсан. Өнгөрсөн хугацаанд бид нэр чадлынхаа араар энэ байгууллага үдийн хэмжээнд үргэлжсэн. Одоо биднэрт гадны том энэ соёлтой том байгууллагуудад одоо зөвлөх орж ирээд бидний яг байгууллагуудаар онцлогоо хийгээд тэр онцлогоонуудаа сайжруулалт хийхэд биднэр хэрэгцээ шаардлага маш их өндөр байна. Бизнесийг энэ хурдтай томруулахад яагаад томруулж байгаа юм? Яаж томруулж байгаа юм? За тэгээд томруулах явцад бас ямар хүндрэлүүд гардгийг яаж одоо суурай зүг бэлдэх үү гэдэг энэ талаар л илүү одоо ярилцж туршлагаас хуваалцсан байна. Менторшип хөтөлбөрт хамрагдж байгаа аж ахуй нэгжүүдийн хүчин чармаалт бол 90% нь эдгээр аж ахуй нэгжүүдийн шийдвэр гаргах төвшний хүмүүс болон эзэдтэй шууд холбоотой. За тэгэхээр энэ хүчин чармаалтын үндсэн дээр өнгөрсөн хугацаанд манай энэ хөтөлбөрт хамрагдсан аж ахуй нэгжүүд бол бодиттой үр дүнгуудыг гаргаж чадсан байгаа. Жишээлбэл борлуулалтын орлогыг 2 дахин нэмэгдүүлж чадсан. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ бас томоохон компаниудад бол бэлтгэн нийлүүлэгч болж чадсан.